Монголын залуучуудын холбоо агаарын бохирдол хамгийн ихтэй үе буюу 1-р сарыг утаа агаарын бохирдлын эсрэг уушгай чөлөөллийн сар болгон зарласан юм а. Энэ хүрээндээ өнөөдөр өглөөний бүтээлч уулзалтыг зохион байгуулж агаарын бохирдол хамгийн их төлөвлөрдөг хэсэг зүүн сургуулийн сурагчдад зөвлөгөө өгчээ. Мөн түүнчлэн утаанаас сэргийлээ уушгай чөлөөллийн орг хэмжээндор нэлээдгүй олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар нь албаны үнээс тодрууллаа. Зүгээр бидний хувьд бол төрийн бас байгууллага тэр тусмаа залуучдын байгууллагууднаас ямар чиглэлээр ажиллах хүссэн бэ гэхээр ерөөсөө энэ иргэд олон нийт тэр тусмаа залуучуудыг хүүхдүүдийг нэгэнт одоо бий болчихсон байгаа энэ хортой утаа гамшигын хэмжээнд хүрсэн байгаа энэ байдалд хэрхэн өөрийгөө одоо хамгаалах вэ гэдэг энэ талаар бол одоо үйл ажиллагаа зохион байгуулж сошиал медиа орчинд одоо сурталчлаа хүүхэд залуучууд хамгийн ихээр байдаг учраас тэгээ энэ дэр бол жишээлбэл энгийн одоо бид нар зүйлүүдийг одоо хүргэж байгаа юм л да одоо наацхан жишээлбэл одоо хүүтэнд оройн цагаар одоо утааны өндөр одоо хортой байдаг оройн цагаар одоо гадаа тоглохгүй байх. За маскуудыг бүхий л төрлийн маскыг бол одоо утааны үедээ өглөө хичээлд ирэхдээ орой хичээлээс явахдаа зүүх гэх мэтчлэн ийм маш энгийн зүйлүүдийг бол бид нар одоо хүүхдүүд хэлж байгаа. Жил ирэх тутам нийслэлийн утаа нэмэгдэн дээдсэгтэй хурц бүр гамшигын хэмжээнд тулаад байгаа гэж хэлж болно. 2014 оны статистикаар нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотод жилдээ 6500-аас 7500 хүн орчим нас бардаг гэдгийг тодорхой олжээ. Эдгээр хүмүүсийн хэд нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан бэ гэдгийг олон үзүүлэлтээр тооцож үзэхэд нас барж байгаа хүүхдүүдийн 130 орчмын нас баралтын шалтгаан нь агаарын бохирдлоос болж улбаалж байгаа хэмээн үзэж байгаа юм а. Мөн түүнчлэн насанд хүрэгчдийн 7000 хүний нас барал тутамд 1400 орчим нь агаарын бохирдлын үүдэлтэй өвчнөөр нас барсан гэсэн статистик тоо мэдээлэл гарчээ. Тиймээс утаа буурах болов төр засаг юу хийх бол гэж хүлээлгүйгээр утаанаас уушгай хамгаалах аргад суралцах нь хамгийн зөв зам хэмээн Монголын залуучдын холбооны зүгээс үзэж байгаа юм а. Өдрийн тойлд 2 мэдээлэл.